Би жоо уйдаад тэг бичлэг юмар санагдаад тэгээд эмнэлэг төвчж чинь тэг би бараг жилийн дараа 2 жилийн дараа бараг бичлэг хийж байгаа юм шүү. Тийм байна 2 жилийн дараа бараг бичлэг хийж байгаа. Тэнийг би YouTube-д байрлуулна. Яг төрхнийхэн дараа нэг бичлэг хийгээд YouTube дээр тавьж исэн тухайн үед ичиж мэд санаа зовхгүй. Бичлэг хийх амар сонирхолтой тийм хүүхэд гэж бүсгүй байж. Ахаа. Тэгээ одоо эмнэлэг төвтөж чинь тэгээд нэг асуудлаар тэгээд нэг ганцаараа байх нэгээд төлбөртөө өрөөнд ороод ирсэн чинь айгаад тэгээд байж юм. Чадахгүй мэн би ганцаараа би хэрч чадахгүй мэн. Тайгаад явах тийм яг тэгт. Үнтэнда өнөөдөр чинь ямар ч зориож ямар кино үзэх гэсэн бодолтой байна. Одоо тэгтээ цаг 10 11 болж байна. Би тэгээд бас амар таргалсан. Ер нь л амар таргалсан. Тэгээд бас нүүр амд амар батга гардаг болсон. Энэ бол миний буруу хооллолтын одоо үр дагавар нь одоо ингэж гарч байна. Ингээд ерөөсөө энүүгээр батга гардаг, ингээд батга гардаг болсон. Тэгээд би ерөөсөө ингээд амар буруу хооллож байгаа. Бүгд буруу хооллож байгаа бүр. Ингээд өглөө босоо. За өглөө явах би өглөө ингээд амар өөртөө ингээд манай тараг гэдэг ингээд өглөө хонсон хоол амар хийдэг. Тэгээд өдөр нь болохоор нэг тоохгүй ингээд хаяад явдаг ч гэсэн орой би 9 юм уу 10-аас хойшоо би амар их юм мэддэг бүр үнхээр их юм. Альс өөр ингээ хоол игээд идэн альс бэлгийн юм авч идэн пицца мицца гэл тэгэл ингээл амар апдейт орой ядах бүр ингээ амар апдейт үлдээ би бас орой бас бүр маш их удаг. Бас өөргөө ингээ би өөргөө анзаардаг манад амар анзаараад байна. Та нууд усхоо бэлэж ус ингээд орой уудагч штэ ер нь унахаас 2 цагийн уудагч штэ надад ингээ бэлэж яана гэд. Ер нь амар зэрэг тавьдаг усууж игээд тэгээ би яг ингээ өөргөө анзаардаг гэсэн чи би 11 12 хүртэл би амар усуудаг юм л би баг нэг 2 литрийн юм савт усыг би тэгээ баг тэгчихсэн баг ингээ ууж дуусгах хэмжээний тэгж уудаг бас орой баг 10-10-аас хойш юм эсвэл хойш тэл тандаа ингээ усуу. Дандаа шингийн амар их уудаг. Саяхс ингээл сүү угаал дуусгачлаа. Одоо би ихтэй том. Процесс юм байна. Турны жиж байгаа. Бүр ингээд амар тархалаад ингээд хүн амтны өдөс чарч чадахгүй нэгт. Тэгээ камерны өдөс ч гэсэн ингээд харагдахгүй. Амар тархалсан бүр. Хүн амар тархалсан байгаа. Самаас таасан ч муур хангаж. Тэгээд би нэг амар нэг юм ярмаар санагдав. Нэг муу найзуудын нөлөөлөл гэдэг юм амар сайн ярмаар санагдаад. Би 10 жил тахтаа нэг хэсэг бүлэг хүмүүстэй нийлдэг байсан юм аа. Тэгээд тухайн үед тамхи татаж зураад нэг пяв ууж үзээгүй юм пяв уугаал тамхи уугаал тамхи татаал тэгээд амар их буруу замаар орсон. Тэгээд ар гэртээ жараа ороод согтууж ороод ээжтэй цогтолол хавдач цогтолол эвгүй хүмүүстээс тэгээд хүн нөгөө за нэг удаа штэ анхны ингээл зөв нэг буруу юмд нэг л удаа ингээ хөл тавьсан бол нэг л буруу үдэ найдалсан бол тэгэл буруу алхах гэдэг юм лээ. Хэрвээ би одоо боддог. Яг одоо миний тухай хэлэх нас байхгүй. Яг одоо би яг тэр хэлэх насн дээр би тэр хүмүүстэй нийлээд би тамхи татаж би пяв уугааг гэсэн бол миний одоо хамн дээр харахтаа миний нүрийн хүчилттэй миний ааш цаг ингэж явдаг байсан болоо гэж би амар боддог. Тэгээд ээлтэцтэй зөндаалчихсоо. Тэгээд ер нь тэгээд нэг удаа штэ. За нэг л удаа штэ. За сүүлх хүн дээрээ сүүлх гэдэг зүйл юм аа байдгүй юм бэл нэрээ сүүлх гэдэг бол нэрээ бүхлийн өмнөх орой мараад тэр үтэл нэрээ сүүлх гэх нөхөс нэрээ сүүлх гэдэг юм байна байх юм бэл. За одоо тэгээд тэр үтэл амар хүчтэй баламд гэл тамхи ингээд тухайд чамны юмдах нь тэр мэрийг татдаг байлаа. Айгүйх муу байсан. Тэгээд тухайд аавч хоёроо өвөнд ороод битгий гэдэг тухайд айгүй тэгээд одоо ингээд бодоод байхад амар эрхлээд амар дураараа өссөн. Аавч хоёроо бийг сонсох нөгөө ингээл бүхэн бэлэн тэгэл ингээл хоолнд чихгүй гэр орны зэглэхгүй ингээл гараад яваад ингээд тэгээд би тэгээд одоо ингээд бодоод байхад төгтөгөө 12 дугаар ингээд төгсөд би тэгээд хуулаа танилцчихсан байхгүй юу. Тэгээд тэр үед би төгтөгөө танилцсанд амар их баярлагдав. Яг би ингээл бас яг ингээл хэлчихсэн байхгүй. Манай нөхөр хайх хүч тамхи татдаг. Тэгээд ингээд хандаа спортоор хичээлдэг. Гэртээ л байждаг. Тэгээд ингээл додоо тоглоол ингээл байждаг. Тэгээд ингээд амар гэрсэг хүн. Тэгээд би тэгэл нанд ямар ингээл найз нөхдөг хайхуулаа тамхи татлаа. Тэгээд шоуллаа, бааруулаа гэдэг таньш муухай штэ. Тэгэл ингээл ер нь л би тэгээд за би энэ хүнтэй суух юм байна. Энэ хүн намайг ингээд амар зүг замгаж хэлж намайг ер нь айгүй нэг тийм ийм юмнаас алгаж юм буруу юмнаас мөнгө олдож буруу найз нөхдөс намайг олдож
тогтолж өгөх юм биш үү гэд би өөрөө амар ингээд бодож байгаа бодсон. Ер нь бол хүн бас яг энэ амьдралын туршаад ханы зөв сонгох нь ингээд амар чухал зүйл юм байлаа. Бүр үнэхээр чухал зүйл. Тэгэд яг ингээд намайг бас ингээд төрж мөрөхөд итгэл найзууд одоо байхгүй шүү дээ. Намайг одоо ингээд гэртээ суугаад хүнтэй суугаад төрж мөрөхөд одоо ингээд хүүхдүүд би чинь гэртээ сууж байгаа шүү дээ. Тэр найзууд маань юусаа байхгүй. Юусаа байхгүй. Тэгэл нэг чанартай найзууд маань үлдсэн. Тэгэл заримтай хаа ганцлуулсан. Одоо зарим нь бас ээж болсон, болсон найзууд маань агаад тэднэртэй болохоор уцаа л ярина. Тэгээд гайхын хоолой жоох хүүхдтэй тэгээд гарч орж чадах завгүй хүүхдүүдтэйгээ тэглээд уулзаж чадахгүй. Тэгээд угаасаа гаргаж талах үрдэг болчихдөг юм билээ. Ер нь тэгээд айгу хүн ер нь тэгээд ханаа зөв сонгочвол да тэгээд бүгдсэн. Яа авчдгийг насраа авчдгийг юм шиг лээ. Тэгээд хосын харилцаан дээр гээд би яг өөрийгөө яаж амьдралын туршлагаас ер нь ярий гэдэг юм бол би нөгөө юу нөхөртөг одоо ингээд 5 жил болж байгаа байхгүй юу. Тэгээд эхний мэдээж 2 жил. Эхний 2 жил бол үнэхээр амар халуухан байсан. Бид хоёр нэгтэйгээ бараг хэрэлдэж муудалцдаг. Тэгээд 3 4 дахь жилээс ахуулаад бид хоёр харилцаа. Яг 3 жил гарнаас ахуулаад бид хоёр бүгдээрээ харилцаад ер нь амар хөндөрөө бид хоёр бараг давтамжтай хэрэлддэг болсон. Хэрэлдэж муудалцаад би бидэд буужгүй хоёлаа айлын томууд тэгээд яг л ингээд миний зөв бол миний зөв чиний зөв гэж байсан гэдэг хэлсэн. Наад маань уулздаг. Энийхэн дээр гарах гэдэг бид хоёр. Яг одоо ингээд яг нөгөө нэг тэр үед болохоор нөгөө би бинээсээ өөддөг үе гэж бас байдаг юм шиг байна. Асуудаг баг. Яг нөгөө өөддөг үе. Тэгээд тэрийг л даваа гарчих юм бол ер нь бид хоёр ер нь л ингээд үе цаг ингээд холцох гэж явахгүй байгаа шүү дээ. Тэгээд бид хоёр юм чийсэн 3 жил гарнаас хойш дандаа амар муудалцаал савл хэмэл хэрэлдэг. Гэтэ нэг гар хүртгүй юусэн. Би бол цохин л доо. Цохиж нь гэтээ яг ингээд одоо бодоод тахсан муухай хэрэгтэй үнийг цохиж мэдээлэн гэдэг. Тэгээ одоо бид хоёр 5 жил болцсон 5 жил. Тэгээ одоо бол яг одоо бид хоёр яг тийм өөддөг үеийн нүг ингээд таваад гарцсан. Яг ингээд таарт нь гарцсан. Тэгээ надад одоо яг гоё байхгүй. Гоо за ингээс ингэндээ тэндээ их үйлдэл минь мэддэг болсон. Би одоо нөхрөө одоо гингүүт л за гэдэг яг ямар үг гарах гэж мэддэг. Б гингүүт л за окей гэдэг. Хийх цаг гараа гингүүт би сар үйлдэл би мэддэг. Ер нь тэгээд энэ өөртөө болчихд юм байлээ. Тэгээд яг бид хоёр яг нэг энэ үеигээд байгаа штэ энэ үеийг ингээд тавцсан. Тэгээд одоо бол нэг амар хэрэлдэж уралдгүй энийг айгу ойлгоод ингээд яваад байгаа байхгүй. Яг нөгөө нэг өөддөг үедээ бид хоёр нэнийг хараад зүгэл би ч гэрээсээ явал аав ээж руугаа явна гэл. Тэгээд би бас тэр оронтой астан дээр ингээд тэгэл аав ээж ирэх ганц охин чинь. Тэгэл ингээд тэгэхээр бас нэг айгу нэг муухай юм. Яаж ч муудалцаа аав ээжтэй болох юм бэлээ гэдгийг амарсан ойлгосон. Яг гэвэл би нөхөртөө ингээд муудалцаал одоо ингээд эвлэрнэ. Гэхдээ би одоо нөхөртөө муудалцаад эвлэрсэн ч гэсэн би одоо яг утга үед амар урт үедээ би одоо нөхрийгөө ээжтэй би юу гэж юм болсон юм бэлээ. Би одоо санахгүй байгаа. Тэгтэл тэрийг миний ээж ингээд миний охиныг ингэж гомдоод юм байна. Ингэж гомдоод юм байна. Ингээд юусаа ингээд тэрийг ингээд мартахгүй шүү дээ. Ягаад гэх юм бол би ингээд нөхрийгөө хамгийн муу муханадад нэг гаргаж исэн сайн үйлдэл би юусаа яриаггүй ээж дээр яриаггүй мөртлөө яг ингээд ганцхан удаа хэрэлдэнгүүтээ нөхрийн хамгийн муу мухай зүйлийг би ингээд ээж тавьж ингээд хавуулсан. Тэрийг ингээд мартахгүй. Гэхдээ мангаж л хүргэндээ хайртай хов зөөхөн айгүй буруу юм билээ. Тэгтээ яг бас муулах байна. Тэгтээ бас ихэр бараатай бас нэг ээж автаа ховлмоор юм билээ шүү гэж. Би тэгтээс амар өстэй нөхрөөс ээжтэй яг тухайд нэг 3 жил гарна. Яг л 4 дахь жилдээ дээр нэг ан маань хийсэн. Тэр үед бистэй нөхрөөс ээжтэй. Баруун талаагүй муулдагс аахгүй. Одоо ингээд би нөхрөө одоо ингээд магтаал миний нөхөрч удаас та наа хөөрхөн шүү дээ миний нөхрөө яриад байгаа л юм. Зас юу яриад байгаа. Тэгтийн зэ тэгтээ хав хөөрхөлтөө манай хөөрхөн шүү дээ. Чи надад тэгж буруугаар ярьж буруу ойлгуулсан юм гэдэг байдаг байхгүй. Тэгээд одоо юм би одоо ингээд 1000 залхуулаад хэлж чадахгүй байхгүй. Гэтэ яг одоо мэдээ чинь ингээд хүүхд бүтээрчүүдэд нэг хүүхдээ аав ээж хоёр ингээд янгууд бас арай л хамт байх нь үнэн. Тэгээд ямар ч гэсэн энэ хүргэн хадам хоёрын донд ямар ч хан цав байх. Энэ хан цавыг болохоор бид нар өөрсдөө солиод өгдөг. Нэг буруу үйл ойлголцол хэлээд ингээд энэ хоёрын хооронд би нэг хар хилэм хошуу ингээд ховж зөөж ээжтэй ингээд ховлоод энэ хүний маань нэр хүн ингээд шалаар нэг болцсон болсон гэсэн. Тэгтээ болж явах юм гэсэн. Тэгтээ одоо болчихгүй. Тэгээд бас нэг юм гэдэг юм бол би бас ингээд яг ингээд нөхөртөө муудалцсан гот би бас ингээд найз нөхөртөөс нөхрөө амин болсон. Тэгэхгүй би бүр цаанаас тэтлэх гомдсон болов уу? Хэлж байгаа үйлдэлд гомдсон болов уу эсвэл тэгээ манай нөхөр одоо ингээд хараад миний нэр зүүчих шүү гэдсэн шүү дээ гэдэг байдаг байхгүй. Яг би муулсан бол. Гэтэ яг энэ хамгийн буруу юм бэл. Ягаад гэх юм бол миний нөхрийг мэдгүй, миний нөхөр надаас өөр сайн мэдэх хүн байхгүй. Би нэг тэгтээ амар сүлд ингээд ойлгосон. Ягаад гэх юм бол би одоо нөхөртөө 18 наснаас хойш хамт байгаа. 18 би бүр ингээд одоо 10 жилийн төгсөөл бид өөрөө хамт байгаа гэсэн. Тэгээ одоо ингээд бүлэгтэн 5 жил ингээд хамт байна. Тэгээд ингээд би ч одоо тоод хүүхд гэсэн шүү дээ 18 гэдэг чинь. Аав ээжийнхаа нэлэх охин байлаа. Тэгээд ингээд хүнтэй суулаа тий. Тэгээд ингээд тэгэнгүүт би өөрөө амар тэнэг амар ухаан мот яг тухайд нэг ухаан суугаагүй хүмүүжээгүй төлөвшөөгүй байхдаа нэг хүнтэй суугаа гэр бүл болоод танилцсан. Би ингээд юу юм шиг нөхрөөстэй айгу ингээд тэгдэг. Гэхдээ одоо бол би нөхөртэй амар хайртай. Одоо ингээд харахад миний хажууд одоо нөхөр маань байна. Би одоо нөхрийгөө одоо яг ингээд яг тухайн үед одоо тэгчих чинь өмнө жил гэсэн үг шүү дээ. Өмнө жил бүтээрээ харилцаа тийм хансаа үүдсэн байсан ч гэсэн
би ямар ч нөхөртэй амирх баярлдаг байхгүй ягаад гэвэл миний нөхөр гарч ирж архитар сууж гэр орноосоо авч хоногоор яваагүй архитар сууж намайг зовоогоогүй гэртээ л намбайгаа надад юм байхгүй байсан ч гэсэн намбайгаа л гэртээ ингээд одоо миний одоо нэг ганц ингээд нэг амар хамгаалан байдаг сэтгэлийн амар хамгаалан намайг ингээд амир байлгаж чаддаг ганц манай нөхөр юм юу ч болсон ямар ч баяр ёслол тэ ингээд хэрүүл маргаан ийм тийм юм болсон гэрээсээ ерөөсөө явдгүй намбайгаа суугаад гэж байдаг. Тэгэл яг яриул ярина зэрэхгүй л тэр. Би болох наад цэн цохон гэлсэн нэр хэрэл ам амсаар халтсан зүгээр хэрэлчих гэл. Тэгэл ингээл яж манай нөхөр ингээл сонсоол ингээл би тэрэнд нөхөртөө би яг тэр занд амар дурт. Энэ бол надад бол сэтгэлийн амар амгалан ингээд тайвширлыг ингээд бүрэн мэдрүүлж чаддаг. Би ингээд яг ийм юмд амар дуртай. Ямар хацаар те. Ийм хүнтэй нэг манай нөхөр хөрхи ааштай ч гэсэн жоохон ааштай ч гэсэн тэгээд нэг нэртэй ингээд сэтгэлийн амар амгалан юм төгшүүрийг бол өстэй мэдрүүлдэг. Энд нь би өстэй амар их баярлдаг. Тэгээ би одоо бол өстэй нэрээ яг тухайн үед нөхрийгөө ямар их гомдожсэн бол яг исэн бол гэдэгтэй амар харамсдаг. Гэтэ энэ бол тэгтээ мэдээ залууны ааг омог ааш мэдээж би чигээд тэрсэлдэг үе бид хоёрт зөндөл байгаа. Гэтэ одоо л яг тэр үед авах гэсэн болохоор энийг ингээд амар сайн ингээд ойлгодог болсон. Ер нь бол одоо ер нь бол энийг чинхэн уншиж ер нь мэддэг болсон гэж боддог. Тэгээ амар их юм ярьчих. Үнэхээр их юм ярьчих. Яг жоохон буруу зүрх юм бол ярьсан байгаалах. Ерөөсөө ингэж бичлэг хийгээгүй амар удсан болохоор тэгээ баяртай. Сайхан мартгаагаарай. Арай сайхан амраарай гэсэн үү. Тэгээд жоох айгүй сонирхоо энэ тэнд ярьч сая өөрийнхөө хийсэн бичлэгийг үзээд жоохон царай зүс жоохон нэг тийм гарч тэгтэй хавтай байгаагаараа сайхан гэдэг шиг байгаагаараа л гарчиж одоо бас имлэгт тэгэл ямар нүүр хамаа гойж готоол нүүр хамаа бутаал байлтай юм биш үү тий. За баярлалаа.